Сайн байцгаана уу Soul Sister Тавтай Meryl. Өнөөдөр та нартайгаа тархиа хэрхэн програмчлалтай тухай энэ тархины програмчлал гэж одоо юуг яриад байгаа талаар ярилцъя. За тэгэд өөрийнхөө судалж мэдсэн дээр нэмээд Bruce Lifton гэх spiritual speaker, PhD, эрдэмтэн хүний судалгаан дээр үндэслээд тархины програмчлалын тухай ярина. За тархины програмчлал яагаад чухал вэ гэхээр бидний амьдралын ерөөсөө 95% шийдэж байд юм байна. Тэгэхээр та хүнтэй хэрхэн харилцах, юу өмсөх, юу идэх, жаргалтай байх уу, гунигтай байх уу, гутрах уу, эдгээр бүгдийг шийддэг гэсэн. За үлдсэн 5% нь л ил ухамсараараа одоо өөрөө сонголтоо хийж шийдвэрээ гаргадаг. Бусад 95%-да ерөөсөө тэр програмчлалын дагуу явж идэв юм байна. За Bruce Lifton гэх эрдэмтэн нь хэн бэ гэхээр биологийн ухааны доктор, профессор, хүн болон амьд организмыг хэсгийн түвшинд судалдаг хүн. Энэ хүний бид нар сайн мэднэ. За The Secret буюу нууц гэдэг ном, киног бүгдээрээ үзэж, сонсож байсан байх. Тэндээс л бид нар ч одоо ертөнцийн таталцлын хуулийг анх ойлгож байсан штэ. Яагаад эерэг бодол мэдрэмжтэй байх ёстой вэ гэдгийг мэдэж авч байсан. Энэ нууц номон дээр гардагтай ижил утга санаатай номыг энэ эрдэмтэн маань бичсэн The Biology of Belief гэдэг ном байдаг. Биологийн итгэл үнэмшил гэж байгаа юм да. Тэгээд энэ ном нь болохоор Secret номыг илүү гүнзгийрүүлж, илүү шинжлэх ухааны түвшинд, одоо эсийн түвшинд бүр тайлбарласан ийм ном байдаг юм аа. Бид нар нууц гэсэн киног үзээ сонсоод байсан хэрнээл эерэг бодолтой бай гэд хичээж байтал нэг л мэдгэд сөрөг муу зүйлсийг бодоод, санаа зовноод, бусдыг шүүмжлээд эхэлсэн байдаг. Өдөрт одоо хэдэн зуун мянган бодлыг бодож байгаа. Тэдгээр бүгдийг хянаж, энийг нь сайжруулъя, энийг нь засъя гэх одоо боломжгүй. Тэгвэл хичээгээл хахад муу зүйл бодчихсон, хичээгээл хүсэл мөрөөдлийн төлөө яваад хахад яагаад хүсэл зорилготой хүрэхгүй байгаа юм бол учир нь одоо бидний тархинд суусан програм автоматар ажиллаад эхэлчихдэг юм байна л да. Суусан програмчлал нь бидний хүсэлтэд нийлэхгүй байгаа учраас яаж чичээгээ зарим зүйл одоо болохгүй, бүтэхгүй байгаад байгаа юм байна. За Bruce Lifton хэлэхдээ хүний тархи бол яг компьютерийн процессортай адилхан. Харин итгэл үнэмшил гэдэг бол тэр процессор дээр суусан програм гэж хэлсэн байна. Тархи бол ерөөсөө л яг компьютерийн процессор ямар ажиллагаа явуулдаг тэрийг хийдэг юм байна. 5 мэдрэхүүгээр орж ирсэн тэр мэдээллийг боловсруулж ямар нэгэн програмд хувиргаад тэр програмын ажиллагааны үр дүнд л одоо бидний бодол, мэдрэмж, дотоод дуу хоолой гарч байдаг юм байна. Ерөөсөө бидний бодол гэж хэлээд байгаа тэр зүйл чинь бидний дотоод дуу хоолой шүү дээ. Тэр дотоод дуу хоолойны үр дүнгээс бидний мэдрэмж илрээд байгаа байхгүй юу? Эсвэл ямар нэгэн мэдрэмж илрээд тэргүүр дамжиж эрэгүү, сүрэгүү мэдрэмжүүд орж ирж байгаа. За тэгвэл энэ бодол, мэдрэмж, дотоод дуу хоолойг үүсгдэг зүйл нь энэ програм юм байна. За Японы эрдэмтдийн усан дээр явуулсан туршилт байдаг штэ. Нэг хэсэг усанд болохоор муу муухай үг хэлэхээр замбраагүй, хоорондоо цогцолгүй юм муухай тасжилт үүсдэг. Харин сайхан талархсан урмын үг хэлээд ахаар зөв бүтэцтэй харахад юм гоё зөв тасжилт үүсдэг тий. Яг тэр шиг бидний бодол бол дотоод дуу хоолой 24 цагийн унтаа сэрүүний айлч үед бид нартэй ярьж идэг. Хэрэг тэр дотоод дуу хоолой үргэлж одоо урам хугалсан сөрөг зүйлсийг биднэрт яриад шивнээд хилээд байвал аз жаргалтай байх нөхцөл бүрддэггүй юм байна. Энэ дуу хоолой бид нартэй үргэлж хамт байдаг учраас бид нар заримдаа үүнийг анзаархаач болчихсон байдаг ах. Тэгээ галзуурсан хүмүүс гэж яриад идэг. Тэгцээ өөрчлөлтөө болсон хүмүүсийн дотоод дуу хоолой маш чанга болчдөг гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнтэйгээ ингээд тэрсэлдэх те тэрнтэйгээ хамт цогцохгүй байх байдлаас болоод ийм олон тааг өгүүлдлүүд гаргадаг. За тэрийг бодвол энэ дуу хоолой арай нам чимээгүй биднэрт анзаарах нь бага ч гэсэн бид нартэй үргэлж ярьж байгаа анзаараад үзвэл. За тэгвэл дотоод дуу хоолой буюу бодол санааг төрүүлээд байгаа програм хэрхэн суудаг талаар бүгдээрээ сайхан шар үсээ бостол ойлгож авъя. Хүний тархинаас 5 төрлийн долгио ялгарч байд юм байна. Тэр долгионы хамгийн нам нь гүн ойрны үед ялгардаг дельта гэдэг долгио. Дараа нь тета долгио. Энэ долгио зүүрмэглэх үе, бясалгал хийх мөн ховсонд орсон үед тархинаас ялгардаг юм намдуу долгио юм байна. За альфа долгион нь болохоор бид нар өдөржин ажиллаж агаад гэртээ ирээд нэг сайхан тайван байдлыг мэдэрдэг. Тэр үед ялгардаг долгио. Бета нь болохоор идэвхтэй ажиллаа хийж байх үед гадуур явж явах одоо нийгмийн харилцаанд орж явах үед ялгардаг долгио. Харин гамма нь болохоор асуудлыг шийдэхдээ өндөр төвлөрөл шаардсан зүйл хийж байх үед тархинаас ялгардаг хамгийн өндөр давтамжтай долгио юм байна.
За эдгээрээс өнөөдрийн тета долгионыг онцолж ярина. Яг энэ долгион тархинаас ялгарч байх үед бидний ил даалт ухамсарыг холбогч гүүр нээлттэй байдаг гинэ. За ил ухамсараараа энэ амьдралынхаа 5% сонголт хийгээд байгаа юм бол даалт ухамсар 95% хийгээд байгаа юм байна тий. За тэр даалт ухамсар ороод бичигдээд байгаа мэдээллүүдийг л одоо ихтгэл үнэмшил програм гэж яриад байгаа. За одоо бид нар энэ ил ухамсар ажиллаад сэрүүн байх энэ хугацаанд болохоор тэр 5% ил ухамсараараа бас юмыг шүүж оруулж идэг юм байна л да даалт ухамсартаа. Яг энэ ихтгэл үнэмшил програм гэдэг бол аалзны тор юм network шиг хүний тархин дотор ингээд сүлжээд байж идэг. За энийг одоо шинэ ихтгэл үнэмшил суухын тулд хуучин тэр аалзны торуудтай ингээд зогцож аль нэг хэсэгт байрлах шаардлагатай болно. Ямар нэгэн шүүлтүр логик дарааллын дагуу одоо ихтгэл үнэмшил үүсэж байгаа гэсэн үг. За харин энэ тета долгион ялгарч байгаа үед ямар нэгэн шүүлтүр тийм логик ухаан шаардахгүйгээр 5 м хүүгээр хүлээж авч буй бүх мэдээлэл даалт ухамсарт програм болон кодлогдчихийдэг. За тарих бусад долгионыг ялгаруулж байгаа үед мэдээж даалт ухамсарт сууж байгаа ч ил ухамсар үүнд нөлөөлж хууч суусан байсан програмын харьцуулалтын дагуу нэвтэрж идэм байх шүүлтүртэйгээр. За харин бид ээжээсээ төрөөд 7 нас хүртлээр ихэвчлэн тета долгионыг тархинасаа ялгаруулж идэг гинэ. Учир нь бид нар төрсэн цагаас эхлээд дэлхий дээр амьд үлдэж сурахын тулд маш олон мэдээллүүдийг богино хугацаанд сурах шаардлагатай болдог. Жишээ нь пилитик бол халуун, резитгэнд хүрвэл тог цогт юм байна. Одоо үүний хажуугаар бидний бодлого автоматар хийж идэг үйлдэлүүд олох, ярих, алхах гэх мэт олон зүйлсийг сурдсан юм байна л да. Хэрв бид нар одоо энэ бага насндаа тетагаас өөр өндөр давтамжтай долгионыг ялгаруулад логик сэтгэлгээ өндөр хөгжсөн байсан бол бага насндаа сурсан эдгээр олон зүйлээ сурахгүй өнгөрөх байсан гэж байгаа байхгүй юу. Хүлд орж байгаа хүүхэд жишээлбэл 10-аас 20 удаа бүдэрч унаад за би юу н алхаж сурахгүй байна. Ийм олон удаа унчлаа болидоо гэд алхаж сурахаа болдгоо штэ. Бүгд л унаж боссоор агаал алхаж сурд. Шүүлтүргүү тийм хичээнгүй байдаг шалтгаан нь тета долгионтой л холбоотой байд юм байна. Одоо ховсын эмчилгээнд бас мөн тархины долгионыг унгаж тета болгож байгаад шинээр програмчлахыг хүссэн зүйлийг нь хилж өгч эмчилдэг аргууд байдаг тийм. Архинаас гаргах, тамхинаас гаргах. Энэ эмчилгээ нь болохоор яг энэ тархины долгион дээр тулгуурлаж тархины долгионыг нам болгож байгаад кодлохыг хүссэн програмыг нь хилж өгөх замаар одоо энэ ховсын эмчилгээ явагддаг юм байна л да. Харин одоо бид нар шинэ зүйлийг сурахтаа яадаг вүлээ өргөлж өмнөх туршлагатайгаа харьцуулаад бодоод хэдэн удаа чадахгүй бол өөрийгөө авьяас чадваргүй юм байна гэж итгээд буугаад өгчдөг. За бид нар 7 нас хүртэл эцэг их багш нийгмээс одоо байгаа програмын суурийг авсан байх нь түрүүн хэлсэнчлээ одоо альва мэдээлэл шүүлтүргөө ханддаг бүх зүйлийг үнэнгээд итгэл үнэмшлээ болгоод авчдаг учраас ээж аав багш нар нь хүүхдэд чи хангалтгүй тэнэг гэсэн ойлголтыг ойлгуулад өгчих юм бол 20 30 40 нас хүртлээр ерөнхийдөө суур итгэл үнэмшилтэй би азгүй бусдаас ухаан муутай сайхан аз жаргалыг хүртэх хэрэггүй гэсэн тийм даалт ухамсарын програм үйлчлээд байдаг учраас олон боломж, олон сайхан амьдрах, аз жаргалтай байх тэр зүйлсээ нүднийхэн хажуугаар өнгөрөөдөг гэж байхгүй. Тэрийг харах нүдэн сохорчдаг гэсэн. Хэрхэн програмчлагдсанаас шалтгаалаад хүн бүрийн доторх бодит байдал маш өөр байдаг юм байна. Яг л олон зэрэгэлтэй ертөнц ингээ хамт оршиж байгаа юм шиг дотоод ертөнцүүд өөр байдаг гин. Бид нар одоо нэг Улаанбаатар гэдэг хотод хамтдаа амьдарч байгаа хэрнээ одоо хаана ямархуу нөхцөл байдал амьдарч байгаагаас мөн энэ хотоо ямар нүдээр ямар ихтгэл үнэмшлэр хардгаас шалтгаалаад одоо тамд амьдэрдгүү, диважинд амьдэрдгүү гэдгийг шийдэгддэг байна ш. Тэгэхээр хүний энэ ихтгэл үнэмшил л ерөөсөө таныг аз жаргалтай байх уу, аз жаргалгүй байх уу гэдгийг шийддэг юм байна. За Брюс Лифтний хэлснээр болохоор хүн бол үхгээ мэдэж амьдэрдэг ганц амьтан гинэ. Бусад ямар ч амьтан үхэн гэж бодож санаа зовж амьдэрдгүү. Тиймээс одоо бидний ихэнх суур ихтгэл үнэмшил үхлээс айх айдас дээр тулгуурлан бий болсон байдаг гинэ. Гэвч бидний байнгын судлаад байгаа энэ сүнслэг байдалд бид нар бол үнэндээ сүнс энэ ихтгэл үнэмшил физик биеийн аль нь ч биш физик бие л зөвхөн үхдэг юм а гэж хэлээд байгаа. Бид нар бол мөнхийн оршихуй гэдгийг бол байнга ярьж байгаа. За одоо бодоод үзье зурагт мэдээ тэгээ сошиал медиагаар байнгын хар бараа сүрэг сэрэмжлүүлсэн мэдээ үзээд байвал бидний бодол санаа хизээж эрэг сайхан байх боломжгүй байдаг гэж байна. Хүмүүсийг айдас одоо автуулах үед өдөртөж чиглүүлж залууртахад маш амархан болд юм байна. Ерөөсөө нэг айс гэдэг нэг хайрцагын дотор хийгээд яг жинхэнэ тэр хязгааргүй сайхан эрхчлөө болоод хязгааргүй аз жаргалд нь хүрэхгүй одоо хүссэн бүх
хүссэн бүхнээ авч чадахгүй болгоё гэвэл л ерөөс тэр айцаар тулгуурсан ихтгэл үнэмшлийг програм болгож суулгаж өгснөөр хүмүүсийг хүснээ хийлэгдэх утсан хүүхэлтэй болгож болдгийм байна. Энэ нь одоо ямар хүмүүст ашигтай байх вэ гэхээр мэдээж эрх мэдлэлтнүүдтэй удирдах хүсэлтэй тэр хүмүүс хоол хүнс ийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнес эрхэлдэг хүмүүст маш их ашиг орлогыг авч ирдэг учраас дийлэнхтэй олон нийтийн хэрэгслэр байнгын төгшүүртэй болж бүтэхгүй байгаа зүйлсийг харуулт юм байна. Энэ дээр яг нэг жишээ хэлэхэд коронагийн үед одоо Америкт амьдарч байхад манай гэрийнхэн маш их санаа зовоол тий өнөө маргаашгүй ингээд ухах гэж байгаа юм шиг л ингэж хандчихсан баггүй надад. Тэгээд яагаад вэ гэхээр тэд нар одоо Америкийн байдлыг зөвхөн мэдээгээр хүлээж авч үзчихсэн. Тэгтэл нэг айцтай одоо автуулж тий асар олон хүмүүс үхээд байгаа юм шиг коронавирусыг туссан л шууд үхдэг юм шиг Америкт одоо нөхцөл байдал бүр асар хүнд байгаа юм шигээр ингэж харуулж исэн байгаа мэдээ. За би яг тухайн үед тэр мэдээлэлд байсан газар нь амьдарч исэн хүний хувьд бол одоо нөхцөл байдал шал өөр тийм аимшигтэй байгаагүй байхгүй юу. Тэгэхээр ингээд медиа бол маш юм төөрөгдөлтэй зөвхөн хар бараан сөрөг дээр ингэж төвлөрч ярдгийг тэрэндээс ингээд маш сайн ойлгож исэн. За та нар сая өнгөрсөн сонгуулиар ус төрчид ингээл дуулж бүжиглээл айгүй инээдтэй хошин шогийн юм шиг тэнэг зүйлүүд хийгээд ирснийг бүгдээрээ харсан бах те. Тэр хүмүүс үнэхээр тийм тэнэгтэй хийгээд байгаа мó эсвэл энэ програмчлалыг сайн ойлгоод авсан болохоор хийгээд байгаа мó гэдэг айгүй сонирхолтой байгаа байхгүй. Тэнэг байдлаар одоо хүмүүсийн анхаарлыг татах нь эргээсээ илүү их нөлөөтэй байд юм байна л да. Жишээ нь бид нар хөгжилтэй тэнэг зүйлсийг биеийн рүүгээ илүү их шеэр хийгээл те тараадаг. Тэгээ бид ил ухамсартай тэнэг гэж мэдээд байгаа мөртлөө даалт ухамсар үүнийг олон удаагийн давтамжаар програм тэр итгэлийн системдээ суулгаад авчдаг. Тэгээ дараагийн тэрийг бол сайн муу гэж шүүж мэдэхгүй байгаа байхгүй даалт ухамсар. Муугч байсан бичин, санийгч байсан бичин. Тэгэхээр дараагийн удаа саналаа өгөх цаг болоход өмнө нь тэнэг гэж ил ухамсараараа бодож исэн ч тэр хүний нэр, царай нэг л дотн санагдаад өөрөө ирэхгүй дуугалаад саналаа өгчдөг гэж байна. Тэгэхээр энэ хар PR нөгөө эргээсээ илүү сайн байдаг гэдэг чинь л энэ л юм байна л та. За тэгэхээр олон давтамжтайгаар үзэж харж байгаа бүх зүйл аль даалт ухамсарт програм буюу ихтгэл үнэмшил болоод суун. Тэр ихтгэл үнэмшил биднийг удирдах байгаа. За Брюс Лифтэй эрдэмтэн маань лекцэн дээр бидний сайн мэддэг Баян аав ядуу аав гэсэн номыг их жишээ олгож ярьдаг байхгүй юу. Уг номон дээр ядуу гэр бүлээс гаралтай бол яаж ч он сураад шаргуу хөдөлмөрсөн ч ядуу чигээрээ үлддэг. Харин баян хүний хүүхэд бол ямар ч тэнэг үйлдэл, ямар ч замбраагүй үйлдэл гаргаж байсан. Ирээдүйд өв хөрөнгөтэй яаж болохыг мэддэг, хэрхэн баян болох мэддэг, ерөөсөө л баян болох хандлагатай байдаг гэдэг ийм санаа хэлдэг ном те. Энэ ном нь одоо цэвэр ихтгэл үнэмшлийн тухай сонгодог жишээ болсон ном юм байна л да. За тэгээд ядуу айлын хүүхэд бол ямар орчин төсгөө гэхээр хар багасаа л мөнгө олох маш хэцүүгийн тухай эцэг гэхээсээ сонсон өссөн. Тиймдээч одоо том болоод мөнгө олох илүү хялбар арга байсаар байтал хамгийн хэцүүг нь л очиж сонгоод байдаг. Яагаад гэвэл тэр хэцүү арга нь өөрт нь тухтай байгаа байхгүй юу. Ерөөсөө одоо бидний тухтай бүс comfort zone гэдээ яриад байдаг. Эндээс гарах хамгийн хэцүүгээд байдаг чинь яагаад хэцүү юм гэхээр энэ програмыг арилгаж устгахад цаг хугацаа шаарддаг гэдэг хэцүү байдаг. Энэ програм 95% ажиллаад байдаг учраас тэр comfort zone-аас гарна гэдэг бол хэцүү байдаг юм байна. За үүнээс сэргийлэх хоёр арга байна. Нэгдүгээрт бол self awareness буюу өөрийгөө анзаарах, тэр анзааргаа хөгжүүлэх. Юу бодож байгаа, яагаад энэ сонголтыг хийгээд байгаа вэ гэдгээл анзаарч ажиглаж сурах юм байна. Нэгдүгээрх нь. За хоёр дахь нь болохоор сөрөг программыг давтамжийн хүчээр суулгаж болж байгаа юм бол эрэг программыг ч гэсэн давтамжийн хүчээр суулгаж болдог гэж байна. За нэгдүгээр арга бол өөрийгөө ажиглаж сурахын тулд өөрөөсөө асуулт асуунаа. Бид нар одоо сөрөг сэтгэл хөдлөлөө хянах гэж оролддог ч гэсэн заримдаа хүнтэй маргалдах, төвчээр алдах үе байдаг те. Ийм явдал тохиолдсны дараа энэ үед яг тухайн нөхцөл байдлаас болоод би маш их төвчээр алдсан уу? Эсвэл суур сөрөг ихтгэл үнэмшил намайг хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлөө гаргахад нөлөөлсөн үү гэж өөрөөсөө асууж тэрэн дээр ингэж анализ дүгнэлт хийж бодох юм байна. За тэгээд энэ self awareness өөрийгөө анзаарах гэдэг чинь ерөөсөө л энэ ухамсарын тэлэлт, ухамсарын түвшин хэр их дээшилж одоо тэлэн те өмнөх бичлэгүүд дээр ярьсанчлан тих тусмаа л хүн өөрийгөө анзаарахтай болдог. Одоо жоохон хүүхэд бол хувц сунар нь ямар явж байгаагаа ч анзаардгүй. Юу өмснөөж бараг анзаардгүй те. Тэгэхэд бол өнөөдөр бид нэр хэртэй хувцтай явахгүй штэ. Тэгэхээр ингээд бид нэр амьдралын ирэхээр ингээд энэ self awareness анзаарга бол ингээд үргэлж дээшилж идэг. Энийг бүр илүү сайн хөгжүүлэх, энийг зорилготойгоор хөгжүүлснээр л өөрийгөө анзаарч дотоод дуу хоолой юу хэлээд байгааг анзаарах чадвартай болно гэсэн үг. За мөн тантай хамт байгаа тэр дотоод дуу хоолой чинь танд юу гэж хэлээд байгааг л анзаарах. Өдрийн туршид те
би залхууд уу, би муухай харагдаж байна гэсэн зүйлсийг хэлээд байна уу те. Тийм бол хуцаа гаргаж ирээд тиймэрхүү бодол санаа орж ирсэн үед тэр бодлоо тэмдэглээд авах юм байна. Дараагийн удаа тэр бодол санаагаа эерэг үгээр солих гэж хичээх юм. Тэгэхээр л одоо энэ дотоод дугаалгаа өөрчлөх хэрэгтэй. За хоёр дахь давтамжийн хүч бол хоёр дахь нөгөө арга нь бол давтамжийн хүч. Энэ бол маш өндөр гайхалтай үр дүн үйлчлэгээтэй арга гэдгийг одоо манай Брюс Лифтон эрдэмтэн маань хэлж байгаа. Энэ эрдэмтэн маань өөрөө epigenetic салбарыг их судалдаг. Энэ нь болохоор одоо ген бол хүний хүчзүйлийг тодорхойлдог зүйл биш ээ. Эс генийг тодорхойлдог. Эсийг юуг тодорхойлдог вэ гэхээр зөв сайхан эс байх вэ гэдгийг хүний бодол санаа болон хүрээлэн буй орчин шийддэг гэж амьдарч байгаа орчин. За тэр эс маань бидний генийг шийддэг гэдэг байгаа байхгүй. Өмнө нь бол одоо бүхий л зүйлийг өвчлөх яаж харагдах нь генээс хамааралтай гэдэг бол одоо энэ epigenetic юм шинжилгээ ухаан гарч ирээд энийг бол ингээ эсрэгээр нь ярьдаг болсон. Энийг судалдаг хүн. За энэ хүн маань одоо affirmation буюу батламж үг те байнгын давтамжтай эерэг үгсийг өөртөө хэлэх энүүгээр хүн эд эсээ хүртэл өөрчилж болно гэж хэлж байгаа. За эхлээд бол ингээд affirmation-ыг өөртөө би баян, би аз жаргалаар дүүрэн гэж хэлэхэд итгэмээргүй те тав тухгүй мангар тэнэг хүн шиг санагдана. Гэхдээ тухгүй болгоод байгаа зүйл юу вэ гэдгийг ойлгох нь чухал. Энэ нь болохоор таны тэр хуучин суудсан байгаа ихтгэл үнэмшил програмын чинь өөрийгөө хамгаалах механизм. Мэдээж тэр програм устгахыг хүсэхгүй байгаа. Өнөөдрийн хүртэл энэ ажиллаад ирсэн програм таныг өхүүлээгүй байгаа учраас тархины чинь ганц хийж байгаа ажил чинь ерөөсөө л таныг өхүүлэхгүй л амьдруулах зорилго шүү дээ. Тэгэхээр энэ програм ажиллаад та өхөөгүй юм чи энэ програм ажиллаж байгаа энийг шинжилж апдейт хийхийг хүсэхгүй байгаа. За тэгээд өнөөдөр хүртэл ингээл амьдраад ирсэн те юу нь болохгүй байгаа гэдэг эдгээр бодлол яг л таны хуучин програмыг чинь өөрийгөө хамгаалж байгаа тэр механизмаас гарч байгаа бодол шүү. Тэгээд тархины гол үүрэг нь өөрийгөө хамгаалж байгаа механизмыг даван туулахгүй бол бид нар одоо 1000 шинэ сайхан хүслийг хүсээд тэдгээр хүслэний итгэл үнэмшил хуучин програмыг устгаагүй цагт бол биелэхгүй байна. Угаасаа 5% орлогоор одоо хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэг чинь хэцүү шүү дээ. За тэгээд энэ хуучин итгэл үнэмшилтэйгээ зууралтад байна гэдгийг зүүрлээд хэлвэл та одоо 2025 онд Nokia 33 утас барьчаал ажил амьдралаа зохицуулах гэдэгтэй адилхан тийм хэцүү зүйл байхгүй. Адаглал интернет банкар орж хуулгаа харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ одоо бидний өвөө эмээ ээж аваас үлдсэн итгэл үнэмшил 2025 онд бүх хүмүүс одоо ингээд ухамсарын тэлэлт хийгээд тэ сэрээд хиймэл оюун ухаан бурдтайгаар хөгжөөд бид нар өөрсдөө дотроо бодож амжаагүй байхад хиймэл оюун ухаан бидний ерөөсөө дараагийн бодох зүйлийг тооцоолсон байгаа. Ийм хөгжингүй үед хуучин итгэл үнэмшил бол үйлчлэхгүй байх хувь маш өндөр байгаа байхгүй юу. Тэгэхээр л ингээд өөрсдөө шин салхи оруулах, өөрчлөлт шинжилтийг үргэлж хийхдээ хэрэггүй зүйлс ингээд үзээд авахын оронд эерэг итгэл үнэмшилд нөлөөлөх үед тэр эерэг зүйлсийг л одоо олон удаагийн давтамжтай сонсоод үзээд хараад авах нь маш чухал болоод 5 м хүүгээрээ хүлээж авах нь л их чухал болчиход байгаа. Тэгэхээр одоо бидний ерөөсөө л минут секунд тутамд аз жаргалтай дуртай зүйлээ хийх нь л айгүй чухал болчиход байгаа байхгүй юу. Тэгээд энэ итгэл үнэмшлийн системийг өөрчлөхт, програмчлалыг өөрчлөхтэр Брюс Лифтон эрдэмтэн маань нэг гоё хакийг зааж өгсөн байгаа. За тархины тета долгионы талаар дээр ярьсан шүү дээ. Тета долгион ялгарч байгаа үед бол хүний логик сэтгэлгээ унтарсан байдаг. Ямар нэгэн шүүлтүргүүгээр даалт ухамсарт програм шинжлэгдэж бичих чадвартай болж идэг. Шүүлтүргүүгээр тэр 5 м хүүгээр авч байгаа мэдээлэлд орж байгаа. Тэгэхээр бид аль хэдийн бага насаа өнгөрөөсөн. Тэгээ энэ долгионыг ялгаруулж чаддгүй гэж бодож болохгүй. Ямар үед ялгаруулах вэ гэхээр дөнгөж сэрсэн одоо сүнсээ хүлээж ийн гэж хүмүүс ярьдаг. Ийм манаралттай байгаа үед за унтахын өмнөх бас зүүрмөглж байгаа тэр манаралттай байгаа үе. Мөн бяцлаглалын дараа ийм тайван байдалд шилжсэн байдаг тэр үе. Энэ үеүүдэд хүний тархины долгио маш их намсаад тета дээр очсон байдаг. За эдгээр үед шинээр суулгамаар байгаа програмаа өөрийнх нь дуу хоолойгоор утсан дээр рекорд хийгээд бичлэг болгоод тэрээгаа ингээд тавтан сонсох тийм арга гэж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн тодорхой минут секунд зааж өгөөгүй. Та 5 минут сонсон ч болно, 50 минут сонсон ч болно. Жишээ нь юу ээж болох вэ гэхээр би эрүүл саруул, би ухаалаг, би азтай, одтой хиймэртэй гэх мэт. Эдгээр үгсийг тайван байдлаар өөртөө ингээ хэлээд тэгээ монгол хэлээрээ одоо айгүй бол YouTube бас зөндөө олон монгол хэлээр ингээд энэ батламж үгнүүд байдаг болсон баг. Тэгээ унтахын өмнө болон дөнгөж сэрсний дараа уцаа оролдохгүйгээр эдгээр зүйлсийг л одоо хэрэгжүүлчихтэй тэгвэл шууд даалт ухамсарч шүүлтүргүү ороод тэгээ таны амьдрал баг багаар өөрчлөгдөж байгааг та бол мэдэрнэ гэдэг юм мэдэрнэ гэж амласан байгаа. За үүнд буруу зөв үг хэллээ гэж байхгүй таны мэдрэмжтэл тэр үгийг яаж хүлээж авч байгаагаас л хамаарна. Хоёрхан анхаарах зүйл байгаа. Энэ дээр одоо энэ програмчлалмаар байгаа зүйлийг одоо цаг дээр бичнэ. Би эрүүл саруул болно биш. Би эрүүл саруул хүн.
би ухаалаг хүн гэж яг одоо цаг дээр хэлнэ. Би баян хүн гэж одоо цаг дээр хэлнэ. Би баян болноо. Би маргааш ингэнэ тэгнэ гэж хэлэхгүй. Хоёр дахь анхаарах зүйл нь болохоор сөрөг үг ашиглахгүй байх. Үг бүр чи инээрх шүү дээ. Үг бүр өөрөөсөө долгион давтамжийг ялгаруулж байгаа. Үхэл, өвчин, зовлон гэдэг үгнүүд бол юм маш юм доогуур долгион давтамжийг ялгаруулж байгаа шүү дээ. Тэгэхээр би өвчин зовлонгүй болно гэж хэлхийн оронд л би эрүүл чирэг хүн гэдэг үгийг сонгоорой гэсэн ийм хоёр анхаарах зүйл хэлсэн байгаа. Компьютерийн программыг устгах, шинээр суулгахад цаг хугацаа шаардлагатай байдаг бид нар мэднэ шүү дээ, тэ. Uninstall хийгээд ингээд тэр програм хэр их том хэмжээтэйгээс шалтгаалаад цаг хугацаа шаарддаг. Мөн апдейт хийж шинжилгэхэд хүртэл цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд төвчээр тэ байх хэрэгтэй. За өөрийнхөө тэгээд энэ ихтгэл үнэмшлийг судлах болсон шалтгаанаа ярьж өгье. Нэг 8-9 жилийн өмнө нэг гадаад өвөө надаас хаанаас ирсэн бэ гэж асуухаар нь Монголоос ирсэн гэд хэллээ. Тэгэл ингээд чи ямар нэгэн шашинтай юу гэхээр шашингүй гэд хэлчихлээ. Тэгсэн чинь тэр хүн ингэж хэлжсэн байхгүй надаа. Чи ингээд өөрөөгөө хүмүүс шашингүй гэж битгий хэлжээ те. Инхээр чамаа буруугаар ойлгоно гэж хэлжсэн. Тухайн үед бол би тэр зүйлийг зүгээр гайхаад өнгөрсөн. Нэг сайн ойлгоогүй. Тэгээ одоо бодохоор ихтгэл үнэмшил гэдэг бол те энэ тархин цусан програм гэдэг бол хүний амьдралын 95%-ийг шийддэг байх нь шүү дээ. Өнөөдөр та яаж амьдрах уу, ямар сонголт хийх үү, ямар үйлдэл гаргах уу гэдгийг чинь 95%. Тэгэхээр л тэр хүн энийг л заавараа хэлээдсэн юм байна л да. За одоо бол бид нэр энэ сүнслэг байдлаар өөртөө ингээд ихтгэл үнэмшлийг суулгаад явж байгаа хүмүүс те нэгийн хуулийг мэддэг болсон учраас хэрвээ би хүнд муу зүйл хийвэл яг өөртөө л муу зүйл хийж байгаатай яг адилхан гэдэг утгаар би бол одоо муу зүйл хийхгүйг маш их тисэж төвчж амьдрын тийм үү. Энийг өөрөөгөө хязгаарлаж чад. Нутаг учрыг одоо шар үсээ босдол ойлгоцсон учраас энийг бол хийх. За тэгэхээр шашинтай хүмүүс ч гэсэн шашин гэдэг чинь бас л хүнийг ихтгэл үнэмшлийн суулгаж эерэг байдлаар л одоо програмчилж байгаа нэг хэрэглүү шүү дээ. Тэгэхээр тэр шашин шүтлэгтэй хүмүүс бол муухай тийм аимшигтэй зүйлийг бас хийгээд явахгүй гайгүй гэж одоо энэ хүн маань мэдээд байгаа. Одоо шашиныг үнэн голоос шүтдэг хүмүүс бол ингээд энийг мэдж байгаа учраас энэ шашингүй гэхээр их өөрсдөнд нь сонир санагддаг байгаа байхгүй юу? За тэгэхээр ингээд ихтгэл үнэмшлийн хүчийг одоо манай улс орныхан бол маш их ярьж өөрсдийн гэсэн үнэн сайхан ихтгэл үнэмшил, гэр бүлийн ихтгэл үнэмшлийг ингээд байнгын давтамжаар сайхан суулгах цаг ирсэн баха. Заавал юм шашны зан үйл гэхгүйгээр хоолоо идэхийн өмнө маш сайхан бие биедээ талархдаг, ээжтэй баярлаа гэдгийг хэлдэг ч юм уу те. Эдгээр одоо зуршлыг суулгаснаар энэ бол ингээд таны үр хүүхдээ маш сайхан эерэг ихтгэл үнэмшилтэй програм суулгахад нь тусалж байгаа бас нэг алхам шүү гэд хэлээ. За тэгээд манайхны дунд нийтлэг байдаг нэг юм алдаатай програм сөрөг ихтгэл үнэмшил байдаг мөнгөтэй холбоотой. Тэр нь юу вэ гэхээр бид нар ч одоо нэг юм коммунист нийгмийн ээж аваар өсгөгдсөн тэтчилсэн нийгмийн хүүхдүүд. Тэгэхээр коммунизмын үед бол материалын байдал мөнгийг бол муухай, шунал юм чөтгөрлөг муу зүйл гэж үзэжсэн. Тэгэнгүүт дараа нь бид нэр ингээ ардчлалд шилжээд эхлэхээр мөнгийг дахин шүтэгтэй мөнгөний төлөө нүдээ авахаас өөрсдөө сүнсээ худалдах нь холгүй тийм ихтгэл үнэмшил өөрийнхөө үнэт зүйлсийг хүртэл зардаг хүмүүс маш их ихсэн. Тэгээ мөнгийг одоо бүр бараг бурхан гэдээ ойлгосон. Яг энэ коммунизм болон ардчлалын үеийг ийм нэг шилжилтийн үед ингээд төрчгөр мөнгөтэй холбоотой ихтгэл үнэмшлийн мөргөлдөөн бидний дунд ингээд байд юм шиг санагддаг. Энэ бол бараг бидний дундаж амьдраад байгаа хүн болгоны дотор ихтгэл үнэмшлийн мөргөлдөөн өөрийнх нь дотор дуу хоолойны сөргөлдөөн өөртөөгөө сөргөлдөж байдаг зүйл байд юм шиг санагддаг. Тэгэхээр манайхан энэ мөнгөтэй холбоотой ихтгэл үнэмшлээ бас дахиад нэг хараад үзэрэй те гэдгийг ингээд хэлье. За дараагийн бичлэгэн дээр болохоор энэ хуучин програмыг хэрхэн устгах талаар илүү дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Баярлалаа. Баяртай.